dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Замцхан үзэгчтэй амралтын өдрийн мэнд хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дэх улирлынхаа 22 дахь дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ. Голомт банк студид уламжлалт 4 баазраа өргөхээр ажиллаж байна. За, орой мэнд 3. Орой мэнд. Тэгээ өнгөрсөн 7 хоногт бид 4 нэлийн сая ярилцсан нөгөө 32 багтай болох магадлалтай байна. Багийн эзэдийн хурал болох ч наа. Хэрвээ болохоор бол юу болох вэ гэсэн мэдээллүүдийг хүргэсэн. Тэгээд тэр бол эцслэгдээд ойлгомжтой болчлоо гэд хэлэхэд баг хэлсдэггүй тий. Эздүүд бол ерөнхийдөө зөвшөөрсөн. Тэгээ цаг хугацааны ирэхээр л ерөнхийдөө нэг 32 багтай NBA бол 28-аас 29 он 28-29 он гэсэн болчих واخ. За өнөөдөр бид нарт орнод бүсээр баазраа эхлүүлнэ. Энэ бол UKC Бостон энэ улирлын хэд дэх учаа вэ? 2 дахь учаа. 3 сарын 13-нд тоглолцсон байсан. 20 оны зүрхтэй 102-оор 2 оноо зүрхтэй. Тий, дууссан. Бас их ойрхон тоглолт болсон шүү дээ. Тий. Тэгээ Тэйтум тоглоогүй тий. Тэйтум тоглоогүй. Лүгэнс Дортоос сэргийлж тоглуулсан. Тэрийг нь хэлж байна. За тэгээд энд бол бүгд байсан. Хоёр талаас нь бүгд байсан. Үчээвч байгаагүй Бостоноос. Үчээвч юу н одоо тэгээ хизээ ирэх юм бэ? 4 сард тэгэхээр одоо ер нь төгцөө. Нэг сар гэж байна. Финалд хэрэг ирэндээ. За тэгээд энэ тоглолтыг бол хоёулаа ер нь одоо бараг л бүрэн бүрэлдэхүүнээр байсан учраас ер нь финалийн превью гэж нэлээд онцлоод байсан. Өрөнд орон тусаас финалд гарах хамгийн өндөр магадлалтай хоёр баг гэж ер нь одоо сүүлийн үед бол байнгын үзээд байгаа. Тэгээд тэрнээс шалтгаалаад тийм хүлээлттэй байсан. Тэгээд хүлээлтэнд ч хүрсэн гэж хэлж болох бах. Төгсгөл хэсэг рүүгээ юу? Тий. Эхлэлийн UKC амир тавиад тэгээ 2 3 4-р үеуд дээр Бостон дандаа илүү оноо авалттай. Тэгээд яг Бостны 3-р үеийн JB болжтэй амир өссөн. Хоёр төвтэй болчлоо тэгээ Бостон. 31 оноо авсныхаа 14-ийг нь л дөнгөж 3-р үе дээр тавьсан байл шүү. Тэгээ яг JB-гийн энэ 3-р үеийн яг энэ тоглолтууд бүр ихээр амир байсан. За тэгээд энэ харин celebration-ээс болж харин шийтгүүлэх үедээ иймэрхүү зүйл дээр нэг мөнгөнд хорвол өгчөөд байгаа. Айлаас ирэхээр авдраа авах гэх гоё өгдөг шүү дээ. Айлаас ирэхээр авдрын өгөх гэдэг. Авдрын өгөх. Кета тий? Кета. Кета гэдэг одоо гоё. Одоо зүгээр Португалийн сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн шилдэг тоглож болчлоо шүү дээ. Нэрээ. Сагсан бөмбөгээр бол Португалийнхаа Роналдо, Португалийнхаа Кристиано Роналдо олчлоо шүү дээ. Өөр хүн байхгүй угаасаа Португалаас. Тэгээд хамгаалалт бол сайн байл шүү дээ. Тий. Муу биш. Тий, хамгаалалт бол яг ажлууд айгүй сайн. Энэ үн чинь уг нь зүгээр угаасаа Сакраментод байхын л зүгээр хамгаалтан дээр л гаргадаг юм байсан байхгүй. Одоо тэгсэн чинь Бостонд ирснээрээ довтлогоон дээр айгүй дажгүй ашиглагдаад байна л да. Тэгээд яг Бостны чинь чухал нь самбарын хамгаалтанд сайн байвал ингээд уртлын хэдэн ч гэсэн тоглоход амар байгаа. Одоо JB Tatum хоёр л хоёулаа залуухан хурдтай өвчтэй тий. Нэгээс нэг бол хэнийг ч хамгаална. Ялангуяа JB бол бүр илүү хамгаалалттай тий. Насуудаа цэцгэж өгч Үчээвчийг авчирсан ч гэсэн ерөөсөө гараанд гаргаагүй шүү дээ. Тэрний шалтгаан Кветагийн хамгаалалт байгаа байхгүй. Кветаг тогтмол ер нь гараанд нь боломжтой тоглох боломжтой үед нь тоглуулаад байсан. Тэгээ Бостон гэсэн хэдэл ярьж байгаа. JB-г бол үнэхээр энэ бол бүгд л магтж байгаа шүү дээ. Магтахаар одоо лидер хийж байна тий. Энэ дээр яг ярихдахгүйгаа одоо залуун Кета гэдэг залуу биес онцлмоор. Нөлөө тий. Яг хамгаалтын нөлөө одоо хожил авч байгаа ч гэсэн нөгөө яг статистик дээр боохгүй нөлөө байгаа шүү дээ. Тэр ажлыг бол одоо Кета бол маш сайн хийж л гэж харж байгаа. За бос нь бол угаасаа бүгд бид нар мэднэ шүү дээ. White Preacher ч гэдэг юм тий. Нэг онцлмоор нь тий. Плей-оффт одоо өнгөрсөн 2 болол плей-оффт тоглохдоо 3-4 минут л олдож исэн тоглож байгаа. Гардгүйсэн. Энэ үеэр бол яг 68 тоглолтод оролцсон 9 оноотой 8.3 самбарч үлээ иймэрхүү байгаа. Плей-оффт тэгтээ зүгээр одоо тэгээ тоглож шүү дээ. Плей-оффт Кветагийн оноо бол хэрэггүй байхгүй. Тий. Хамгийн гол айгүй физикли яваад байгаа байхгүй. Одоо энэ UKC-ийн эсрэг самбар мамбраар илүүрхсэн л дээ шүү. Айгүй хол зүрхтэй туссан самбар дээр бол.
Одоо ийм тоглогч чинь за би одоо Lakers л ярих гэдэг. Lakers-ос нэг ийм нөхөр хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нэг Бостонд гараад ирлээ гэдэг чи одоо. OKC жишээ нь нэг л болж өгөхгүй байсаар гал нэг ийм нөхөр ирээд юмыг өөрчилж авраг болгосон Хартенштайн шүү дээ. Яг хаа арай Хартенштайн Квета хоёрыг жишүүл мэдээж Хартенштайн арай самбарын физикал хамгаалалт илүү байх. Гэхдээ Бостонд яг дутагдаад байсан тэр зүйл нь Квета ямар ч сан зүгээр 100% биш юм а гэхэд нэг 50% ингээд аваад ирж байгаа байна. Яг нэг том хүчин зүйл. Хоёр талтай л да. Өмнө жилүүдэд Кетаг яагаад ашигладаггүйсэн гэхээр Кета Хорфорд ч гэдэг юм уу Порзингс хоёроос Роберт Уильямс ч юм уу шидэлт илүү муутай. Холоос шиддэггүй тий дамжилт уур чадраараа муутай байсан. А нөгөө хүмүүст нь болохоор тоглолтын турш өндөр ачаал авахдаа амар олон ажил зэрэг хийдэг байсан. Тэгээд яг хоёр талтай гэдэг нь ихлээр Кета тим олон юм хийх шаардлага байхгүйгээр хамгаалах тэгээд нэг засгаануудаа найдвартай тавих самбарт тэмцэх гэдэг нэг зүйлийг л айгуу сайн хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр нэг юм цөөхөн юмыг айгуу чанартай хийж чадж байгаа гэх юм уу? Тий, тэрүүгээрээ ч гэсэн Бостны Саксны өөрийнх нь тоглолтын агуулгын ч гэсэн гоё болчихлоо шүү дээ. Нөгөө хүмүүст нь бас юмд ойлгомжтой болчих واخгүй. Нэг бүрийн баг авдсан шүү дээ. 5 ч тийм сайн сонголт бас биш واخгүй. Тэгээ одоо нөгөө нэг өнгөрсөн жил мэйл ингээл утга учиргүй гураа шиддэг байсан Бостон ч бас энэ жил бас тэр нь арай өөр болчиход байгаа واخгүй. Будал талбараа ордог тий. Эсвэл самбар доор гэдэг ганц нэг өгчдөг ч юм уу тий. Одоо JB дайрдаг тий. JB-гийн 2 онооны товтлогооны үзүүлэлт нь бүр баг дундаач гэлтгүй өөрийнх нь карьерийн хамгийн өндөр үзүүлэлт байгаа даа байхгүй. 3 шидэх биш. Илүү 2 онооны тоглолт руу явдаг. Энэ өдрөлөө Бостон тоглолтод бол дуртай байгаа шүү. Би байга шүүмжилдэг байсан. Кетагийн зүгээр бас нэг юм авааштай зүйл нь ингээд үлрэл ихэнд байсан Кета одоо Кета хоёрыг харьцуулах юм бол бас нэлээд өөртөө тэтгэлүүд ялгаатай харагдана. Сүүлийн минутаараа авчаа тий. Бостон гэдэг нь тоглолт болгоны дараа тухайн тоглолтын шилдэг тоглогч 7 хоногийн Бостон Селтиксийнхаа штэ шилдэг. Гэтэ тэр нэм од биш. Зүгээр юм ротейшнд ороод X factor болсон гэсэн утгаар. Кета нэлээд нэрлэгдэж байгаа. Тэгээд тэн дээр онцолж байгаа зүйл нь Кетагийн хүлээн ажиллагаанууд айгүй гоё болж байна. Кета одоо Dream Shake энэ төр хийж байна. Самбар дор зангаа мангатай явлаад ингээд нэг юм хөл дээр ажил өмнө нь дандаа л нэг лоб пассаар ингээд дээрээс нь тогтдог. Тиймэрхүү хүн байсан юм. Тэгэхээр ингээд нэг юм өөртөө тэгтэл жоох нэмэгдээд байгаа юм уу? Тэр чинь угсаа нөгөө юунаар авдаг байхгүй. Одоо ингээд тоглоал ингээд минут аваалаа шүү дээ. Тэнгүүд үн чи улам илүү хөгжөөл ингээд тоглолтондоо суралцаал тий. Гэхдээ өмнө минут байгаа юм чинь тийм хөгжих боломжгүй байхгүй. Тийм шүү дээ. Өөрийгөө харуулах боломж байхгүй. 3 дахь сонголт тавьж байна тий. За тэгээ гол нь энэ OKC Бостны өмнөх тоглолтод нэлээд анхаарал татсан учраас урьдчилсан финал энэ гэсэн яриамаараа хүртэл яваад эхэлсэн. Тэгээ энэ тоглолтын дараа SG ярилцлага өгсөн. Ярилцлага дээр юу гэсэн бэ гэхээр Boston Celtics-ийн эсрэг тоглох болгонд плей-оффын уур амьсгал мэдрэгддэг. Тэдэнд супер уур чадвартай дасгалжуулагч, гайхалтай тоглогчид байна. Ийм багийн эсрэг тоглох нь чиний жинхэнэ бодит байдлыг харуулж чамайг шалгад юм аа. Бид өнөөдөр том шалгалт өглөө гэвч тэнцсэнгүй. Хэмээн ярьжээ. Мундаг л хэлсэн шүү дээ. Супер ур чадвартай дасгалжуулагч. Манай Мазулаач одоо бүр хэлсэн шүү. Энэ харин Мазулаа бүр юу ярьчлаа. Одоо бүр NBA-ийн бүх энэ нэг экспертүүдийн бодлыг энэ жил өөрчлөө хийж байгаа. Тэгээд амын таглаад. Тийм, би ч гэсэн. Ерөөсөө ингээд одоо энэ үйлдэл шүүмжлэх чадахгүй учиргүй 3-аар шийдүүлж боломжгүй тийм. Нэгдүгээр дутдаг учиргүй 3-аар шийдүүлж ийн гэж шүүмжилдэг байсан. Хоёрдугаар зөвхөн довтлохоо бодоод хамгаалдаггүй байсан гэж шүүмжилдэг байсан чинь энэ жил эсэргээр хамгаалт шүү. Агуулга байгууллагын энэ жил Бостон бүр шал өөр үү. Нөгөө байга юмнуудад ашиглаж ирсэн байж таарах гал юм л та. Одоо эсвэл өөрөө хөгжөөд байгаа юм шүү. Бас тийм магадгүй аль аль талтаа ба. Тийм эсвэл одоо өмнө одоо Бостон угаасаа сайн бүрэлдэхүүнтэй тий. Ийм бүрэлдэхүүнийг угаасаа Мазуулагаас өөр баг хинч байсан ингэж л тасгалжуулна гэж ярьдаг байсан чинь энэ жилийн бүрэлдэхүүнийг хинч байсан Мазуулаа шиг тасгалжуулж чадахгүй байна. Эсэргээр магадaltaй. За өмнө нь бол бас том фактууд бол байгаа шүү дээ. Муу фактууд тийм байгаа. Амар гарсан Майамид бүр амар хожигдчихсэн тийм. Байгаа. За тэгээд ингээл яриул бас том асуудал байгаа. Гэхдээ тэрнээсээ хүн чинь бас нэг хөгжөөд явц дундаа. Тийм явц дундаа сайжирч чаддаг л мундаг л хүн байна тийм. Тэгээ нөгөө тоо худлаа ярьдгүйгээд Мазулаа ахласгалжуулагчийн ажил авснаас хойш одоо Бостон Селтикс цагийн хожлын хувь нь 75-аас дээш хувьтай байсан шүү дээ баг. Ерөөсөө тоглоход 3-т нь хождог гэсэн үг байхгүй. Тэр ростер чинь deep roster байсан шүү дээ Бостон. Харин тэгж ярьдаг байсан. Энэ өдөр тэрийг хадгаллаа л таахаа. Өнгөрсөн 4 жилээр Бостон чинь бүр байнга л deep roster. Гол нь энэ жил тэрийг хадгалчихж байгаа байхгүй. Бүр аимшиг ростертай. 4 жил өстэй тийм. За Квета Мазулагаас гадна бас нэг хүн үнэхээр онцгой байгаад байгаа юм байна. Анзаараагүй яваад ижээ. Бараг бүх статистик үзүүлэлт нь карьерийн дээд үзүүлэлт байгаа юм шиг. Энэ хүнийг яагаад одоо болтол MVP-ийн ярианд ерөөсөө эхний 5 дотор орж ирэхгүй байгаад байсан нэг л. Гэхдээ нөгөө 5 нэтрийг гоцлоо байхгүй. Гэхдээ яг нэг өдөр дундуур бидэд ланзараг болохоос ганц хоёр орж ирсэн юм а. Тэгээд би одоо ганцаараа
сэдвт байхгүй болохоор ярих шашаа ингээ оргицсан болохоос ганц зэр орж ирсэн ихний тавраа. Нөгөө хэд нэтгэх гоцоо л да. Дарагдаад шүү. Одоо ингээ бүх юм нь карьер хаяа байхгүй юу? Ер нь гол бүх үзүүлэлтүүд нь. За мэдээж яг хуу Tatum байхгүй учраас тоглохооны тоо оруулж байгаа тоо хоёр бол өссөн. Тэгээд тэр нь карьер хаяа болсон байгаа. Tatum байхгүйсэнтэй ер нь нэлийн холбоотой Холбоотой. карьер хаяа болно. Тэгээ одоо гол нь за Tatum ирээд 9 тоглолт хийлээ. 19 оноо 9 самбар 3.7 дамжуулалт 3-аас 31 хувьтай, довтлогоо 39 хувьтай байна. Tatum-ийг ер нь яг хэдэн хувьтай байна гэж дүгнэж байна. Tatum ер нь хэр байна? Сайн л шүү дээ. Яг Одоо үүнээс ийм гимтлээс ирээд энэс илүү явах хэрэгтэй тий. уусаж орж ирж шүү дээ багтаа тий. Шууд нэг тийм болж исэн юмыг байхгүй болгож биш орж ирэх биш. Багуугаар Угаасаа энэ үлрэлтээ бол JB-гийн баг гэдгийг ройлер зөвшөөрж уусгаж орж ирж юм л да. Тэгвэл одоо яг плей-оффт бол өөр л дөө. Плей-оффт бол Tatum бас нэг нуруунд дээрээ тоглолт авч гарах шаардлагатай тоглолт гарч ирж Яг л. үүсэн тий. Тий. Зүгээр миний нэг анзаарсан юм Tatum нэг жоохон контактнаас ч юм уу Айцтай байлээ. шийд рүү доош орж ингэж хүнтэй мөрөлдөхөөс ер нь бол ямар ч хүнтэй айцтай байх байх л та тийм удаан хугацааны гимтний араас. Тэгээд тэрнээсээ л яаж гарч ирэх үү гэдгээс плей-оффын тухай яриа цааш өрнө л дөө. Тэгээд тэрийг мэдэхгүй болохоор яг юу гэж ярих бол мэдэхгүй. Одоо би Босны жоохон төвдөл жоохон санаа зовсон юм л да. Яагаад гэхээр за Квота гоё яваад хүлэн зөвшөөрж ин гэтээ плей-оффын туршлага нь энэ жилэл бүр яг гарааны төвөөр гарах гээд байгаа байхгүй. Тэнгуут Бүчевич болохоор 21 онд плей-оффт тоглоод нэг хэдэн тоглолт тэгэл хасагдсан. Өөр плей-оффын туршлага нэг Орландод 2 үлрэл байгаа. Гэхдээ бас л нэг хол удаан плей-оффын туршлага Бүчевичд бол байхгүй л дээ. Тэгэхээр Tatum яг оролт хийхээс нэг айж байгаа дүр зурагтай Квотагийн. Яг тэр угаасаа баг болгоод бүр бүтэн ингээд бүх юм хана гэж бол хэцүү шүү дээ тий. Ямар нэгэн сул талууд бол байж л таа. Тэр сул талаа харин хэрхэн баг харагдуулж баг ашиглуулах гэдэг л дасалжуулагч ажил байхгүй тий. Тэгээ сая бог ах хэлдгээр угаасаа баг болгонд сул тал байна. Сул тал байна. Гэтэ би зүгээр Денверийг баг сул талгүй болчуудаа гэж уг нь бодож исэн чинь мэдгүй одоо нэг хожигдол байна л да. Юу нь болохгүй яачаад байгаа мэдгүй. Тэгэхээр луур амьсгал тийм миний одоо тэгж их үнэлж бодож исэн багт хүртэл нэг сул тал байгаа л байгаа байхгүй. Тэгэхээр чин Бостонд бол мэдээж сул тал бий. Гэхдээ бусад одоо Нью-Йорк, Детройт өөр юу гэдэг дорнодын Кливленд ч гэдэг юм уу. Тэд нар яг үнэндээ Бостоноос ч илүү сул талтай байхгүй. Бостон дээр бас нэмж хэлэхэд улирал эхлэхэд Бостоныг би бол плей-оффт орно гэж бас нэг Бостон фэрүүчс мэдчихэж байгаа тий. Бас тэгж ярьсан тэгээ сансаа бас болж л дээ бас нэг их хүмүүс нь явцсан ч гэсэн бас тий. За дараагийн сэдв рүүгээ шилжээ. Детройт Атланта энэ 7 хоногийн хамгийн гоё тоглолтуудын нэг байсан юм аа. Учир нь энэ тоглолтод Детройтийн лидер нь байхгүй, Атланта дараалсан хожлуудтай нэмэлт цаг гарсан энэ тоглолт. Чи бол Атланта илүү явж байгаа. Нэг конооны зөрүүтэй. Детройт бариад илүү гараад Буцаж дутуу бол. буцаж яагаад гэж үстэй. Энэ тэгээд Кейт Канахэмийн эцгүүдийн Данс Дженкинс бүр байнгын ингэж сайн тоглох юм. Сая Лекерс эсрэг 30 оноо авсан те карьер хавийн. Амар оноо авсан тийм үү? Тий. Хэрэгтэй үед нь. Сүүлийн тэр чинь хожлын шийдэл мэдлэг хийж байгаа шүү дээ. Болтой шийдэж үйдээ болтой гэсэн шүү дээ. Гэхдээ онооноосоо гадна дамжуулалтууд нь дандаа айгүй өндөр. Бүх статистик үзүүлэлтүүд нь дүүрэн. Дандаа нэг хоёр бөмбөг таслал. Одоо энэ тоглогч яг миний тайлбарч хийсэн тоглолтын дээр бүр баазар шот хийсэн байдаг юм. Тэр 11 сард Вашингтоны эсрэг Кейдийн байхгүй тоглолтын дээр. Детройт Канам нүрээр л ер нь би бол Истэ авар болчихно гэж хараад байгаа шүү дээ. Туршлага бол Канамыг одоо тэр зөв плей-оффны эхний шатнд тоглуулахыг зорж ийн л гэдэг мэдээлэл гарсан. Тэгэхээр хэцүү л тийм. Тэгэхээр айгүй юу болчиход байгаа. Ань жоохон боцноос хүндрэлтэй болцсон. Зүр асуудалтай тийм. Асуудалтай. Чи нөгөө геймтэл гэхээс илүү баг энэ өвчин болоод төгсөж байгаа байхгүй. Тийм. За гэхдээ Детройт ямар ч байсан за яг энэ тоглолтод хожигдсон байлаач нийтд нь бодохоор Кейтгүй 6 тоглоод 5 хожигдсон байна. Одоогийн байдлаар. Чанар бол харагдаад байгаа тийм. Чи дөрөв чинь одоо тоглолт толгонд баг оноо авто тэргүүлж эхэлж шít. Канам чи ямар том нөлөөтэй байлаа. Тэр тоглогч байхгүй байгаад Тийм. байна тийм. 25 оноо 10 дамжуулалт нь байхгүй болчихж байгаа шít. Тэгэхэд л энэ баг хожоод яваад байна л да. Энэ минь ямар эвгүй шин дээ. Энд дээр тэгээд яг Макколум амар тоглолцсон юм аа бас. Яг чухал үед. Хоочны Макколум шүү.
Макколом ер нь л нэлийн өндөр оноо авалттай. Атлантад нэлийн Өндөр алдаа өндөр үзсэн үүрэгтэй байгаад байгаа л да. 18 оноод унтчихлж байна шүү дээ. Атлантад ирснээс хойш. Микел Александр Walker, Макколом гэсэн энэ хоёр шидэгчин л бүр үнэхээр төгс байна л да. За энэ ч тэ төгсгөлтөө юм болсон. Хобайс энийг авг нь хийж байгаа. Өөрийнх нь яг үндсэн шийдэлт шүү дээ. Бүх хүмүүс босоод ирсэн. Тэгээ дуусах боломжоо алдаад нэмэлт цаг сонгосон. Атланта тэгээд ер нь их аюултай юм аа. Будтай талбайд ч тэр периметрийн шугамны гадаач тэр. Уус гоё болчиход байгаа тийм. Уус одоо тэгэл нөгөө Триан Линбахт гай болоод байна гэдэг нь харагдаж л байж л та одоо бол гай болоод лээсэн гэдэг нь. Яа, дүүрний шийдэлтэй. Нэмсэн дээ. Яа, зээл дүүрч яах гэдэг нэ. Би яавал гоё тий. Гой. Тэгээд одоо энэ нөгөө Кэт Канем байхгүй тоглолтуудад дүүрэн бүр үнэхээр гоё байгаа шүү. Тэгээ Атланта Хоксийн бүх хотын засварлагаас хойш 15-3 гэсэн амжилттай байгаа гол нь. Тэр Бостонд хожигдоод 15 3 болчлоо л доо. Тий 4 тий. Яг өнгөрсөн 7 хоногт ярьсан шүү дээ. Нэг чанартай хожлууд байхгүй дандаа хүсэгчийн доогуур байгаа багуудын эсрэг 11 дараалсан хожлоо аваад нэг чухал тоглолт хийсэн чи яг тэн дээр унтсан. Гэтэ ерөнхийдөө агуулгын хувьд бол хожлол бол хожлолтой давгүй сайн амжилттай. Яваад байгаа. Энэ багц чинь бараг 20 төгсөн оноод унтчихж байгаа 6 тоглогч байгаад л шүү дээ. Яг одоо тэр нэг бид нар чанартай хожил чанаргүй хожил гэж ярихаас илүүтэй 18 тоглолтоос 15 хожно гэдэг чинь дараа үеэрл энэ баг яах вэ гэдэг талаас нь ярих юм бол хожих хэвээр багууд ингэ хожил яваад том энэ баг чи ихний дөрөв рүү ороод ирчихээр байгаа байхгүй плей-офф. Одоо юу гэм бүсийнхээ тэр нэг юм сул багуудыг эсрэг багийн сул багуудыг бүгдийг ингээд хожоод явуучвал гэсэн үг шүү дээ. Үлрэлт нэг 40-с дээш хожил 45-аас дээш хожил бол хөнгөн авчгаар байгаа байхгүй. Одоо тэгээд энийг яг нөгөө эсрэгцүүлээд өрнөдийн Клиперстэй жишээ нь харьцуулж болохоор байгаа байхгүй. Клиперсийн үлрэлийн эхлэлийн хуваар угаасаа хэцүү байсан. Тэгээ он гарснаас хойш хуваар нь суларцсан. Тэрэн дээрээ хожоод эхэлсэн. Тэгээд дээшээ дэвшсэн гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр чи ерөөсө хуваараас шалтгаалж байгаа байхгүй. Тэгээ одоо үлдэгдэл хуваар нь ч гэсэн за өнөөдөр Бостонд хожигчлоо. Одоо жишээ нь маргааш Сакраментото дахиад Атланта тоглоно. Тэгэхээр хожих магадлал Атлантад л илүү өндөртэй. Тэр тоглолт бол жишээ. Гэтэ яг ингээд яг юм том багуудаа бас хочихгүй байгаа юм аа. Гэхдээ одоо тэгээ олон Атлантаг бид нар их авраг авна маавна гэж яриаг шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ зүгээр суралцах процесс Зүгээр явагдаж энэ баг плей-оффт бол угаасаа орох нь баталгаатай болчихлоо шүү дээ. Гол нь. Тэрийг л бас нэлээд их минут бол одоо бүр 22 минут энэ төр тоглолоо. Ингээд тэнд нэг хамгийн жаргалтай сагсан бүгд. Яг болоод байгаа байхгүй тий. За тэгээд энэ 7 хоногт тоглогчтой холбоо нэг мэдээлэл гаргасан. Тэр мэдээлэл нь юу байсан гэхээр ерөнхийдөө Канем дээр суурилсан гэх юм уу? Аргагүй л дээ бүх NBA-ийн багт нэрлэгдэх боломжгүй болчихж байгаа шүү дээ. За тэгээд тэр мэдээлэл нь энэ нэг 65-д хүрвээгүй ингээд нэг юм үнэхээр болоогүй болоод нэг тий ингээд гинт л автсан одоо Канем хамгийн том жишээ болчлоо. Энэ дээр нэг дүрм журмаа эргэж харж өөрчлөөч гэдэг мэдээлэл гаргасан чинь хэд хоногийн мэдээлэлээс нь баг нэг 2 хоногийн дараа ярьцлага дээр Адам Силвер комиссар нэг тоглогчийн хувьд эн чинь ингээд нэг юм шодрог бос юм шиг мэдрэгдээд байгаа нь энэ дүрм одоо үнэхээр ингээд зохицохгүй болохгүй байна гэдгийг илтгэж байгаа зүйл биш ээ. Чи бусад зүйл дээр бол хэрэгжээд явж байгаа асуудалгүй дүрм штэ гэсэн ерөнхийдөө тайлбар. Тэгэхээр одоо энийг бид нэр одоо энэ нэг 65 тоглолтын дүрмийг болиулна гэдэг чинь ийм юм бол хийхгүй гэдэг утгатай юм илчиж байгаа хариуд нь. Тэгэхээр одоо КД үед үнэхээр харамсалтай. Гэтэ энэ зүгээр ингээд зогсохоор юм биш баха. Тоглолттой болохгүй дахиад юм ярих л бах. Энд чинь 99 хүн хүлээн зөвшөөрсөн чинь нэг хүн эсрэг үсчивэл тэр хүний бодлыг сонсгох ёстой л да арчлын суур зарчим. Тэгж олонхороо хүчнэддэг юм гэж байхгүй шүү дээ ер нь. Тэгэхээр нэг тоглогчийн одоо юу гэдгийг Кэт Канен оронд хин нэгэн Леброн Джеймс ч юм уу одоо том суперод өөрийгөө тавиад үзэх юм бол эн чинь тэр хүн ч гэсэн юм ингэж хохирч магадгүй болчих жоох байхгүй одоо Лука Дончич, Николо Йокич, Янис өөр хин байдیں۔ SJ бүгд л тавьж үзэх байх өөрийгөө. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдчих юм бол яах юм бэ? Тэгэхээр чинь ингэж ирээдүйд маш олон суперодын нэг жилийнх нь карьерийг ч юм уу карьерийнх нь одоо нийт орлогынх нь баг 20-30% ч гэсэн ингэж байхгүй болгочгоор хэмжээний юм хөндөгдөд ирчихэж байгаа болохоор энэ зүгээр ингээд Адам Силверийн нэг юм
бус юм болж байгаа гэдэг үгээр ингээд нэг юм зогсчхоор хэмжээний юм энэ амар том хилцүүлэг борлоо цаашаа явах бах зүгээр энэ жилдээ биш юм аа гэхэд дахиад нэг юм тохиолдол гарч ирэхэд сэтрэл явах бах. Энэ ч яг явцдаа угаасаа тэгээд дахиж уулзалт болоо тэгээд 100-аас ч юм уу эргэж харах бах л та. Нэг тодорхой exception гаргаж өгөх ч юм уу те. За үнэхээр за 60 тоглолтод оролцсон байхад бол болох юм байна гэдэг ч юм уу те. Жоохон юм уян хатаа хандхал. Уян хатаа хандхал. Тэгтээ ингээ арай өшөд ингээ авчих. Яг энэ үлрэлийн хувьд бол Кейд угаасаа л хохироод дуусчих. Энэ үлрэлийн хувьд бол тэгж байгаа. Зүгээр ийм юм хөгжин гэдэг чинь л өөрөө айгу айтайхан юм байна. Одоо бол энэ үлрэлтээ одоо зөө Кейд хийцэн үү? За яг хуу оруулчих бүх NBA багтаач гэдэг тийм ойлголт бол энэ жилдээ байхгүй тодорхой болчлоо. Гол нь зүгээр ирэх жилээс дараагийн ийм кейсүүд дээр лиг бол бас нэг арай өөр байр суурьтай хандах. Энэ үлрэл эхлэхэд батлагдсан дүрэн бол энэ үлрэл дуустал хүчинтэй явчаар явдаг л явдаг. Тэрийг гол нь одоо өөрчлөхгүй гэж хэлчихэж байгаа. Одоо өөрчлөж чадахгүй. Азгүй харамсалтай кейс л болчихлоо. Азар Каны юм гэрээг авцсан л та аваагүй байсан бол өөр хэцүү нөхцөл байдал юу нүүсэн шүү дээ. Бүр энэс л дараагийн гэрээнд нь ч бас нөлөөлсөн шүү дээ. Харин тийм. Дараагийн Супермакс гэрээн дээр гэхэд л мэдгүй одоо нэг удаа бүх NBA багтаагүй юм чинь 10 хэдэн сая доллар алдах ч юм уу тий. Дороо иж нэг үлрэл та. Тэгээ надад бол 65 тоглолтын дүрм таалагддгаа тэгээ чадчих байгаа нь л одоо бэртэлтээс бүх юмнаас өөрийгөө нөөгөөл үнэхээр өндөр түвшинд ингээ 65 тоглолтод оролцоо явж байгаа нь шагналаа аваад явгал тээ гэж би бол боддог. Үлрэлийн шагнал бол надад Каны минь жишээ бол тэгтээ жоохон яг хуу энэ ч угаасаа үлрэлийн шагнал учраас одоо гимтлийг бол яалтай л 40 тоглоод MVP болно гэж бол утгагүй байхгүй юм бол тийм үстэй. Гэтэ ер нь албаар амраад идэг тоглогч нараас зөндөө тийм. Кавай одоо яг яагаад юм бэ? Тэгэхээр тийм зүйл дээр 65 тоглолт. Тэгээд одоо бид хэд ингээд янз бүрийн үнцэг гаргаж ирж байгааз. Тэгэхээр юу гэдэг нь эмбэ ч гэсэн яг тоглогчдын холбоо, багийн эзэдийн холбоо, хөрөнгө оруулагчид одоо лигийн удирдлагууд бүх талаас нь л бодож байгаа. Энэ дээр ямар нэгэн уян хатан шийдвэр угаасаа гарах байх. Америкч нэг тийм шууд хүчнээд хаагаад асуудлыг мухарлангуудаа энэ асуудал энүүгээр л явах ёстой гэдэг бас биш байхгүй. Тийм. Тэгэхээр ямар ч ийм асуудал өрнөж чанар гоё юм. За дараагийн сэдвүүгээ орё. Би бүр эд багийн тохоо ярих гэж маш удаа бэлтлээ. Тэгээ манай хэд болохоор Шарлот Хорнецыг одоо заал авдаг гэсэн. Заал авдаг баг гэж ярьдаг. Өнөөдөр энийг нь үгөө гэдэг нь заах гэж цаас дүүрэн зүйл бэлтлээ би. Нью-Йорк Никс эсрэг тоглосон. Гэхдээ одоо жишээ нь за хулангийн юу бол 2 өнцгтэй байгаа байхгүй. Одоо Шарлот хэд хоцсон? 39. Гэхдээ одоо бүх хотын тоглолтоос хойш гэж бодоход жишээ нь 10 хэд хожигдсон байгаа бах тий. За нэг 14 хожоод 4 хожигдсон ч юм уу бай гэж бодъё. Тэнгүүд нөгөө талд Атланта 15-3 гэж ирсэн сая. Атлантагийн хуваар сул байсан учраас л хожлоо гэсэн үг. Нөгөө талд нь Шарлот болохоор Айгуу сайн тоглоод байна. Гэтэг чинь амар харцангуй ойлголт байгаа юм шүү дээ. Шарлотын одоо хожлууд нь ямар баг гэдэг вэ? Харъя. За би бэлдсэн байна. Хардаа би одоо ингэж бэлдсэн заяа. Шарлот энэ томьёохон дараа ярьчих юм уу? Тэгээ энэ бол одоо ингээ Нью-Йорк Никс эсрэг тоглолт. Шарлот Хорнец хожиж байгаа маа. Тэгээ ингээд Никсийг хожсон, Бостоныг хожсон, Кавсыг хожсон, Орландог 2 хожсон, Майамиг хожсон, Атлантаг бүр 3 удаа хожсон, Филиг хожихдоо Макситэй 93 оноонд бүр барьж Филиг хожсон. 37 онооны зөрүүтэй би зөвхөн орондын хожсон том багуудынх нь нэрсийг нэрлэж байгаа шүү. Вестес ямар баг вэ? За Вестес болохоор ийм байна. Спорсыг хожихдоо бүр бүрэлдэхүүнээр нь хожсон заяа. Вембитэн бүх тоглогч нар нь байх нь хожсон. Окисиг 27 онооны зөрүүтэй Шарлот Хорнец хожсон. Тий, тэр чинь талбай дээр шүү дээ, тий. Денвер Нагатсыг хожихдоо бас нэлээ олон онооны зөрүүтэй хоцсон. За том багуудыг хожиж байгаа юм чи яг юу хэлэх гээд. Лексиг 18 онооны зөрүүтэй Шарлот Хорнец хоцсон. Юу хэлэх гээд юм жагцаадлаа. Рокетсыг хоцсон байлээ. За ингээ болоо. Өдөрт хэлж байгаа одоо санал хэлж байна. Одоо бас бодтол хожлоод байна тий. Заалаа биш гэж хэлээд энэ л та. Тийм заал авалт биш. Тэгээд гол нь нөгөө багууд амар бага оноонд барьснаа өөрсдөө дандаа бүр юм 30-аас дээш онооны зөрүүтэй хожоол тий. Бүр оноо хин л гарч ирээл оноо авчих. Заал авалтыг ягаад заал авалт гэдэг гэж хэлээд замбрааг үлдээ. Амар их зэгцгүүд тоглолдог л дээ. Гэтэ би бол юм баггүй. Би ингээл амар хамгаалттай тоглолтод дуртай байхгүй. Гэтэ Шарлот Хорнецыг амар хамгаалаад байна. Үгүй Шарлотд бол Шарлот ерөөсөө хамгаалахгүй. Хамгаалт тийм биш. Тэгээд энэ баг чинь гоё. Энэ тоглолт нь үнэхээр гоё. Үзэх амар урамтай. Гэхдээ энэ баг гол нь нөгөө
Чи гэхдээ энэ багийг одоо плей-оффд орж ирээд 1-2-оор гарсан багийг ч юм уу хожиж байгаагаар харж байна. Яг Детройт бол таараасаа гэж аягүй хүсэж байгаа. Гэхдээ би сая том хожлуудыг хэллээ те. Энд бол ганцхан баг байхгүй Детройт л байл. Хожиг өнөө. Тийм. Детройт 2 хожигдсан. Одоо би тоглолтын агуулгаар нь яриул хардаа. Яг плей-оффд гарахад том багийн эсрэг за одоо юу гэдэг нь Нью-Йоркийн, Бостны, Кливлендийн, Детройтын эсрэг Атланта, Шарлотт хоёрын аль нь тулвал нэг 2 хожил авчиж магадгүй гэвэл би бол Атланта л гэж хэлнэ. Яг сонгодог дээр. Тийм. Зөв би ингэж бодод байна. Шарлотт дээр. Бас тоглолтын цөөхөж харсан угаасаа тийм цөөхөж гарч байгаа. Бараг гарахгүй хэвчээ тийм. Юм гарахгүй байгаа зү. Яг зөв хамстрын их гоё юм гэж бодод байна. Багийн хуур амьсгал. Энэ бол бүр ингээд нэг одоо бусад багаас илүү тийм. Илүү гоё хуур амьсгал. Ахмад тоглогч баг байхгүй. Үйдингийн найзууд нэг ойлголцоход амар хүмүүснийг дөрөөгөө тань л. Одоо баг хамгийн туршлагатай тоглогч нь баг саяны Майс Бриц болж үржих гэдэг шүү дээ. Энтний дээрээс нэг 3-4 насны зүйл дуудаж. Брэндон Миллер, Конк Непл. Дандаа нэг үеийн залууч таахгүй. Тэгээ сая ажил Чикагоос Коби Вайтыг энэ үйл авч ирсэн. Нөгөөдгийн сэлгэнээс бүр тогтмол гарыг 20 он авч байгаа. Кнебл Брэндон Миллер 20 оноод дундчилж байгаа. Тэгмээ Ламела бол Конк Непл 2 бас баг 19.7 онооч лөө дундчин тийм байгаа даахгүй. Ингээ 3 тоглогч нь 20-с дээш оноо авалт дундчлаад байгаа. Тэгээд хожиж байгаа тоглолтууд нь дандаа баг 130 оноо гарцсан. Энэ одоо бүр өөсөө лигт 4-т явж байгаа. Тийм одоо яг хулангийн ярьж байгаа статистик бүр энэ дээр бүр тодорхой гаргаж байгаа. Хожиж байгаа тоглолтондоо өрсөлдөгчөөс дандаа 18 оноо илүү авч хожиж байгаа. Уншиж харин Өнгөс тэгэхэд түүхэнд хардаа түүхэнд 71 онд Бакс авраг авсан жилдээ 17.5 оноо илүү хождог байсан юм байна. Хоцсон тоглолт. Шарлот авраг юм шиг байна. Өнгөрсөн жилдээ аврагууд 17.3. Тэгээ 22 онд финалд гарсан Бостон 16.9 оноо зөвлөсөн. финал руу явж байгаа юм шиг байна. яа намайг цаашлуулаад байгаа. Цаасан дээр Харин тийм байгаа дээ. Шарлот үнэхээр гоё. Нэгшээ та нар итгээрээ. Итгээрдэг үзээрэй. эргүүлээд харуул хардаа. 4-5 дугаарын өмнө бүр хамгийн анх би өгн энэ Шарлот чи аюултай тийм ярьж байсан шүү дээ. Тэгэхээр статистик худлаа гэдгийг амар харуулж байгаа юу вэ тийм. Юу Цаас хитрхи итгэж болохгүй гэсэн юм. Яг үзэхэд гоё. Гэтэ энэ плей-оффын сакс биш байхгүй юу? Эднэрийн тоглоод байгаа сакс нь. Плей-офф хизээч ингэж өндөр оноо авалттай явахгүй байхгүй юу? Одоо жишээ нь ингэдэг байхгүй юу? Плей-офф чинь нэг юм туршлагатай тоглогч нар ингэж дураараа тоглоод байгаа хүүхдүүдийг танаа Лүгэнс Дорт Морт митийн хүмүүс. Ганц хоёр хүчтэй контакт өгөөд зүрхэнд нь орчдөг байхгүй юу та? Гэхдээ хамгаалтгүй баг бас яг биш заяа. Улирлын ихэнд хамгаалт нэлээ хойш байсан. Одоо бүр урагшаа хэдрүү ороод ирсэн мөлий 12 л ороод ирсэн. Харин өөрсдөгчөө ингэж 18 оноо ямар багийн эсрэг тоглохоосоо шалтгаалж байгаа. Одоо Денверийг Бостныг бүр нэг 90-д 80-д оноод барьснаа өөртөө 130 оноо аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хамгаалыг гэвэл эдгээр бүгдээрээ хамгаалчин. Зүгээр л хүсвэл хамгаалчин. Тэгээ багийн уур амьсгал гоё. Нэг 8-аас 6 оноо дундчилж байгаа баг 7-8 тоглогч байл ш. Тэгээ бусдын дандаа 10-аас дээш оноо. Энэ янзаараа плей-оффын баталгаат байрлал орж магадгүй болчих жоо. Тэгээд одоо ингээд нэг 5 дараалсан хожил авчих шиг боллоо заяа. Тэгэнгүүт энэ хожлын цуврал нэхлэхдээ Майами, Орландог баг 30 онооны зөрүүтэй хожиж эхэлсэн байхгүй юу. Плей-инс тоглол яг тэгээ наадхаас чинь ер нь 8-аар энгийн дүгнэлт хийхэд те хамгийн апсет хийх боломжтой баг л харагдаж. Ер нь дорн үсээ. хэлэх гээд байгаа. Гэтэ хийхгүй. Гэтэ яг бас дээгүүр аваадтай үнэхээр бодож. Чи тэг хэлэх гээд байгаа яга хэлэхгүй. За одоо 26 онд 1 сарын 1-ээс хойш дорндод ямар багууд байгааг харъя л да хамгийн амжилттай. Нөгөө мань Шарлот чинь 4-т явж байгаа байна. Шинчээ 3 дараалаад хожоод Атланта, Торонто энэ 3 дараалал хожигчхад нэрэ баталгаат байрлал ороод ирчихгэн. Аха. Фили мили цаашаа олчих гээд байгаа байхгүй одоо. Тийм ээ. За Детройт, Кливленд, Бостон 3 бол 1 сарын 1-ээс хойш өдийг хүртэл 27, 26. Өнөөдөр Бостны 28 болчлоо. Тэгсэн. Дунд нь мань хоорноос ээ. Мань Атланта бас явж байгаа юм шүү дээ. Тийм. Харин тийм. Аюултай байгаа. Тэгээ одоо Бостонтой нэгдэх өдөр тоглохоор байгаа. Тийм. Маргааш Өмнө нь хожсон шүү дээ. Өмнөх тоглолтын дээр нь Бостныг хожсон. За. одоо нэг хайр байхгүй хожиж үзүүлэхгүй бол энэ зүгээр лай болох юм байна шүү. Босны яах манайх тэгээ нэг иймэрхүү агуу тожигдчихдээ өө. Гэхдээ яг олон яриад байгааг би ойлгол юм л да. Аюултай байгааг аюултай байгаа зүгээр.
нэг багтаага 7 тоглохоор 4 очиж чадах уу гэдэг дээр л Тийм ээ, тийм. асуудал өөрөөр яригдана л гэж. Тэгээ ямар ч тач нэг амар тийм юу баг бол Шарлот бол амар доогор баг биш. Бараг орчуулга юм. Тийм бид нар тэр нөгөө заал авдаг гэдэг чинь энэ баг муу баг гэсэн үг биш байхгүй зүгээр юм Арга барил нь да. дураараа тоглож ин гэсэн утгатай л үг Харин байхгүй. тэр дураараа тоглолт нь нэлээд аюултай байж болох уу гэдэг Байж болно шүү дээ. Яга болохгүй. Саксан чинь ер нь яг тийм юм гэсэн байхгүй шүү дээ. Яг ингэвэл ингэдэг гэсэн. Зөв ерөнхий юм байгаа боловч өөр арга барилаар хожиж болно шүү дээ. Болно. Өнгөрсөн жилийн Индиана ч юм уу. Аа яг. Тэгээ өнгөрсөн жилийн Индианагийн бас Арай өөр л. Арай зэгцтэй. арай зэгцтэй байхаа Шарлотттой харьцуулбал. Тэгээ Шарлоттын энэ Яг одоо саяны хожлуудыг авсан одоо нэрсийг сонсоход би бол билет орчоосоо гэж бодож байгаа Шарлот. угаасаа баг орохоор юм байна уу? Харин тийм ээ. Одоо үлдэж байгаа Ороод харин бүр дээшний багаар сандаргаа Спорт тийм. үгсийг нэг багийн баг хожихгүй Тийм, байгаа. хожихгүй шүү дээ. Тэгээ яг нэг бүрэлдэхүүн дээр байхад нь хожиж чадаад байгаа болохоор Тийм. ингэтлээ найдаад. нэг тоглолт Хожихдоо бүр уншаа хэцүү биз дээ. Окей шүү дээ. Одоо Гэхдээ одоо юу гэдэг 30 оноо. Шарлот ÖКС-тэй 7 тоглол яах вэ? Сан Антонитой 7 тоглол яах вэ гэхгүй. Тий, тэр ойлголттой л да. Зүгээр ер нь ороод бас гоё юм шүү. Тий, орол гоё. Энэ жилдээ биш юм аа гэхэд ер нь дараа жилдээ нэлээд Дараа жил ийм байж чадахгүй гэдэг чинь дахиад өөр асуулт шүү. Дахиад өөр асуулт. Тэгэхээр ротейшн гоё юм байна. Ялцчихгүй. Нэг үлрэл ингээд айгүй гоё байсан баг дараа жил нь амар ундаг жишээ амар олон байдаг шүү дээ. Одоо Атланта Хокстрийн ангитойгоо нөгөө нэг бүсийн финал хүрчээд дараа жилээс нь плей-ины байрлал руу унсан. Индиана Пейсерс финалд хүрчээд энэ жил хаан чавж байгаа гэдэг. Ер нь нэг тийм 2-3 үлрэл авч явах гэдэг айгүй хэцүү. За орондоо өсөлттэй үзье та. Одоо тэр Шарлотто жинхэнэ утгаар нь харъя да. 39. Ойрхон юм шүү. Одоо хардаа яг үнэндээ нэрээ баг энэ Фили Энэ Орландо бүр баларцсан юм шүү. энэ Флоридагийн хоёр баг үнэхээр нэрээ бүр. Филийн 7 хоногт Эмбид ирсэн, Пол Жорж ирсэн амар хожлоо авналээ. Уг нь ч тэгээд Эмбид нь тэгээд тоглохоор очиж асуудалгүй л байгаа юм да. Гол нь өөрхий тоглохгүй 30 энэ жил одоо Эмбид хэд 38 амир тоглолоо да. 40 хүрсэнгүй ш тоглож хүрээгүй. Тэгээ Атланта ч баталгаад 6 дугаар байрлал ороод ирсэн. Одоо сүүлийн үед Торонто айгүй орон гарын тоглож байгаа. Тэгээ энэс шалтгаалаад харин Шарлот Торонто хоёр байраа сольчиж магадгүй болчиход байгаа. Яг үнэ. Нэгээс 4-ийн хооронд бол нэг айхтар өөрчлөлт гарахгүй л юм. Уус холдсон. Шарлот одоо 6-аар гараад 5-аас 10 бол энэ ойрхон юм шүү. Атланта Шарлот хоёр хаанаас ийшээгээ мацлаа да. Бүр тэр хойно байсан шүү дээ. Тэгсэн чи Торонто ч бүр хоёрт явж байгаад одоо ер нь ингээ баг огцсон мунж. Уруудж байна. Чикаго ч нэг нөгөө 10 марав дарааж өгсөн баг. Ихтэй хэдэд явж ирсэн. Тэгвэл нэг төс. Хоёр байсан шүү дээ. Нэг ч Өдөр нэг төс. хэлээ те. 9-1 нэг ч үлээ. 5-1 ч үлээ. Юу вэ? Одоо нэг 8хан тоглолт баг үлдлээ дийлэх багуудад. За ингээд энэ хүрээд орондын талаар ярьсан базраа хэсэг хугацаанд завсарлуулан эргэж ирэхтэй мэдээж бид нөр өрөндийн талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж ахлах нь Unitel Group. Эргэн татам байрлал зэгчтэй базар та бүхэнд хүрч байгаа нэвтрүүлгийн ивент дэх цасан мөнгөний спортыг дэмжигч MCS Coca-Cola. За энэ 7 хоногны сонирхолтой тоглолт болсон. Манай сугарын тоглолт та бүхэнд хүрсэн. Өрөнд бүсийн өрсөлдөө ямар байгааг мэдж байгаа. Тэгээ Lakers, Minnesota Rockets, Denver гэсэн энэ дөрвөн багийн хоорондын тоглолт бол маш чухал. Энэ дундаас харин хамгийн тааруу байгаа нь Houston болчиход байна да. Тэрийг энэ тоглолт баталсан байна. Тэглээ Антони Эдвардс хөө Миннесота шүү дээ. Энд баг хожицсан газар байсан шүү дээ. Тийм шүү дээ. Бүр хангалттай хожоод илүү гарч байгаа тоглолт байхгүй. Нэг цаг дээр 10 оноо илүү. 13 оноо шүү дээ. 13 оноо. Тэгээд ер нь Rockets-ийн асуудал юу юм бэ манайхаа? За яг холбоон тоглогч нь тий. Энэ тэр нэг Өөрөө юу юм бэ? Perkins хэлсэн байл. Энэ багт ямар ч тийм багийн уур амьсгал алга. Харин Нөгөө багаараа хоол иддэгчгүй бах. Зүгээр ирж хамт тоглолцоо тэгээд хараа явцгаачдаг байх гэх нэг ярьсан байсан шүү дээ. Тэр баг зүгээр хошин чимшиг үнэн үг чимшиг санагдсан шүү дээ. би одоо яг хөтөлтийн дундуур тулгаагаас асуусан байхгүй. Одоо энэ 7 хоногт нэг имжлэг яваадсэн. Шингүүн Дурант дээр очингуртаа одоо ингээд тэгж ингэж тоглоё гэл ингээд нэг тоглолт дундуур тоглогчноо ярилцдаг та. Ярилцсан чинь Дурант тэрэнд нь амар уурснаа шингүүнийг жоохон ингээд түлхийл. За чи юугаа мэддэг бацаан бэ гэсэн нэг юм хандлага Дурантаас яг гарч байгаа нэг тим бичлэг яваадсан байхгүй. Тэгээ ингээд багийн уурын асуудал асуудал байна уу гэсэн чинь тэрийг ингээд сэтгүүлчнэр дэврэгж байгаа хаа гэж тэгжсэн. Гэтэ ер нь үгүй л юм шиг байна. Асуудал бол яг ер нь уур амьсгал дотроо байгаа л юм шиг байна.
Тэгээд Durant-ийн нөгөө төсөлийн мөчөд дандаа торгуулаад. Тэгээ чи энэ тоглолт чи ингэсэн шүү дээ. Эхлээд Minnesota илүү ч Houston тэнцүүлчихсэн. Тэгснэ Houston илүү гараад буцаа барилчих. Тэгтээ одоо нэмэлт цагийн 5 минутанд 13 оноо 13 тиг ран хийцэн баг тэр тоглолтод хожил дуусгахаар үстэй. Ер нь бодоход нөгөө нь бол тийм. Хоёулаа л энэ хоёр муу шүү дээ. Энэ бол. Гэхдээ Minnesota чи Anthony Edwards-гүй шүү дээ. Тэ. 30 онооны дундчтай хүн байхгүй баг шүү дээ. Тэгэхэд энэ дээр бол Houston-ыг үнэхээр ер нь бол эрт дуусгаж болохоор байсан шүү дээ. Яг үнэндээ бол. Anthony Edwards өгүүлэгдчихсэн тий. Тэгвэл Edwards айгүй сайн тоглосон биз дээ. Тий. Сайн тоглосон. 10 оноо илүү явуулсан. Тий. Тэгээ сүүлд чи баригдаад Тэгээ сүүлд яг Anthony Edwards өгүүлэгдэж байгаа. харин тий. Гэтэ яг за одоо нэмэлт цагийг авчирсан хүн нь уулна KD мөн л дөө. Өөрөө сайн тоглоод. Тэгээ нэмэлт цагийг бас үгүй хийсэн үнэн KD өөрөө л дөө. Тэгээ KD яг ингээл торгуулаа ер нь алдаа л байгаа. Торгуулаа бол дандаа чухал үед алдаа. Тэгээ би бол наадах чинь бас Houston-ыг бид нар үлрэл эхлэхэд ярьж исэн одоо ярьж байгаа шалтгаан ч гэсэн KD гэж бодож байна. Тэр хувц солихорооны өөр амьсгал ч гэсэн ер нь KD-тэй л холбоотой. KD ер нь одоо ингэ бодохоор оцсон газар болгондоо нэг ямар нэгэн хин нэгэнтэй асуудал гардаг байхгүй юу? Нөгөө нэг Гайш муутай. Twitter дээр форумч аккаунт нээчихэл багийнхныгаа муулаад идэг гэд баригдсан байсан шүү дээ. Тийм. Чин Durant шүү дээ. Тэгээд энэ үний чинь нэг майндсет нэрээс би л өөрөө хамгийн шилдэг довтлогч тэр үнэн. Би ингээд шиддээд хийж яхад бол Тэгээ хоёр торгуул алдсан шүү дээ. Гэдэг сүүлийнхэн ч тэг албаар алдсан. тэгээд энэ чинь нэг юм ойлголцлын асуудал амар том байлгүй байгаад байгаа байхгүй юу? Одоо Шингүүн KD хоёр чинь насны хувьд ч гэсэн баг 10 насны зөрүүтэй. Нэг нь шал хоёр өөр газар өсөж төрөнсөн. Гэр бүлийн суур хүмүүжил, улс орных нь одоо хүмүүжил юу гэдэг те. Бүх юм ингээ мөргөлдөөнүүд ингээ хоёр лидер дээр гараад ирэхээр нөгөө нэг энэ нэг юм одоо толгоодогчгүй сүрэг болчиход байгаа байхгүй юу? Энэ багч өөрөө тэр чигээрээ. Альфа байхгүй. Тий. Өнгөрсөн жилийн Rockets ямар гоё уур амьсгалтай байлаа гэд бодохоор Ойлгомжтойсэн бохгүй тийм чинь. Тэгээ хамгаалтаараа дандаа хоёрт тий. Тэгээд дээр нь одоо энэ жил чинь холбогчгүй болчиход байна. Тийм яг юм жоохон энэ хоёрын чинь дардаг яг байрлалын үед мэдүү ажиллаа мэд чинь чи байн гам гэж юу гэдэг нь хүн байсан л хүнгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр чи нөгөө Шингүүн бөмбөг амар эзэмшээл эсвэл Durant нэг айсаа тоглолт хийх гээл. Ингээ яг нөгөө довтлохоо нэм нэг зохион байгуулалтгүй болоод байгаа нь ерөөсөө улирлын эхнээс л бидний нөгөө ярьж л байсан холбон тоглогчгүй энэ баг тэгээд яг энэ улирал тийм том амжилтанд хүрч чадах юм уу гэдэг эргэлзээ чинь одоо дахиад яг үндэ батлагдж л байгаа байхгүй. Үгүй л байсан л да. Тэгээд тэр итгэлийг сая Lakers дараалсан хоёр тоглолтод хожигдоод Minnesota-д ингэж хожигдоод бүр алдчих. Тэгээ энэ бүр аимшигтай хожигдол байлаа шүү дээ. Сүүлийн 29 улиралд энэ статистик тоолж эхэлсэн юм байна л да одоо. Нэмэлт цагт 10 оноо илүү гарчаад хожигдсон анхны тохиолдол болж байна гэсэн үг шүү дээ. Одоо эсрэгээр нь яриул тий. Нэмэлт цагт 10 оноо болсон баг 180 удаа хожигдчихсэн байгаа байхгүй. Тэгэхэд зүгээр тэр ганц хожигдж байгаа хожил авж байгаа баг нь Minnesota болоод нөгөө тал тэр 180-ийн эсрэг ганц баг нь Houston болж хөвөрж байгаа байхгүй. 181 гэсэн үг. Саксмоб юуч болж болно гэдгийг л бас нэг жишээ болчихсон. Гэхдээ 13 тгээс буцаж 15 тэг ран 2 минут гарангийн хугацаанд хийлгэнэ гэдэг ч одоо. Тэгэхдээ бас гайхмаар шүү. 5 минутанд 2 баг юм чи юу гэсэн юм? 28 он авсан шүү дээ. Тэгэхээр бас орчин цагийн саксны довтлогоо бас үнэхээр амар байгаа юм л да. Энэ өста кино шиг тоглолт болсон. Тэгэл одоо Шингүү энэ дээр яаж амар хичээж хамгааллаа тий бүр газар нүрээрээ унаад цустайгаа холцсон явж исэн ш. Тэр хичээл зүтгэлийн багийнхан лидер нь унгаачаар ер нь хинт таалагдав. Одоо энэс цааш харин Houston одоо мэдгүй энэ өста одоо өдөөкөө засгаж болгочаас л хамаарах. За энэ үлрэлтаа тэгээд нэг тамирчин хүмүүсээ төвчшээд тэгээд нэг дуусгах. Тэгээд зүүн бол ямар нэг юмнууд янз бүрийн юмнууд болох л баг. Houston Lakers-оор таарах магадлал өндөр болчихлоо шүү дээ. Энэ янзаар баярлалаа бодох юм шүү. Энэ янзаар Houston ч харин яг 6 дээр бүр унаа тэгээ яг Lakers-тэйгээ уучрах гэдэг юм таа үгүйс. Яг 4 6 гарчлаа шүү. Баярлалаа. Houston-д бол гайгүй юу? Хожлоо гэдэг. Яа. Нэг ойлгүй байж нэр би эртэлчээ. Houston Minnesota эргэл билээ тооч. Тих бахаа гэдэг ер нь одоогийн Lakers-ийг харахад тих бахаа. За дээр даалсан тоглолт бас гоё тоглолт боллоо. Бодсноос бүр төсөөр гоё тоглолт боллоо.
Таас харин үнэхээр сайн үзлээ. Нөгөө талаас Дэнер бол яста бүхнээ гаргалаа. Жамал Мурей 53 оноо авлаа. Каришта 4 дахь удаага 50-с дэш оноо авлаа. Йокич 20 хийх төглөө. Плей-офф шиг юм болно. Тий. Удирдлагын 30 дахь трипл даблаа хийсэн тий. 20 19 гээд нэг ассист дотцсон Йокичд. Тэгээ 20 юу лээ? Westbrook, Хардан байж магадгүй. Лука. Гэхдээ ер нь ховор ах уу? 3-2 юу? тий. Wilt Milt хийсэн байж магадгүй. Wilt Chamberlain л. За энэ тоглолтын үед бол яг вэ? Ер нь өндөр оноо. Угаасаа энэ Дэнүр Данс хоёрын тоглолт ямар ч үед ямар ч бүрэлдэхүүнтэй байсан. Тэгээд нэг өндөр оноо авалттай тоглолт болдог уламжлалтай. Тэгээд яг Йокич, Westbrook, Wilt Chamberlain 3 л байт. тийм баха. 20. Йокич нэг өмнө нэг хийж исэн. Энэ дээр байсан бол 2 хийсэн баг анхны өмөлчих гээд Тийм. байсан баг. За тэгээд Дэнүр ямар ч хоцсон. Гэхдээ нэлээд зовж хоцсныг Йокичийн статистик, Жамал Муригийн статистикаас харж болно. Энэ үйлдвэрлэлтээ Жамал Мурей 2 удаа 50-с дэш авчлаа шүү. Тэглээ. 12 сард 52 оноо авлаа. Тэгээ сая 53 оноо авчлаа. Энэ үйлдвэрлэлийн хамгийн өндөр оноог авсан юм тоглолт боллоо. Гэхдээ Дэнүр яг буцаал нөгөө нэг өнгөрсөн жил нэг айгүй Йокич суучвал эвгүүтчээл оноо явахаа болчоол идэг байсан. Тэр нэг ямар нэг жоохон ороод сүүлийн үед нэг жоохон тийм тоглолт үзүүлээд байна. Дэнүр асуудалтай юу? Йокич нөлөө аягүй том. Асуудал нь тийм том асуудал бол биш байх гэж найдаж байна. Багийн бараг 50 байгаад шүү дээ. Тэгэхээр Йокич ч өөрөө Дэнүр болчиход байна. Яг бараг тэгж харагдуулаад байгаа. Пето Вотсын тоглолт нэр гинтлээс иргэн ирсэн. Тэгээ одоо Аарон Гордон гайгүй ингээд формонд ороод тоглол. Дэнүрт бол би уг нь их санаа зовхгүй байгаа тоххой. Дэнүр таамдар гэсэн юм болох гэдэг юм нэ. Тэгээ энэ багс нэг хүн зохицохгүй байгаа. Финал биш. Семи финал. Кам Джонсон бол энэ багт үнэхээр зохицохгүй байна уу? Тоглож чадахгүй байгаа шүү дээ. Үнэхээр тоглолтоо гаргаж чадахгүй байна. Гэтэ удирдлагын дуул нь болох юм шиг л харагдаад байна шүү Харин дээ. тийм. Сүүлд юм гэж харагдаад байна шүү дээ. Нөгөө нэг Брүүклэнд байдаг Кам Джонсон, Феникст байсан Кам Джонсон биш болчиход байна л да. Тэгээ тэр угаасаа тэгэл л да ягаад зөв олон нэг гол тоглогч. Гэхдээ тэгээд дээр нь нөгөө сул шидэлтүүдээ ч ер нь хийхгүй байгаа байхгүй яг үнэндээ бол. Сул боломжууд яг үнэндээ маш их гарч байгаа шүү дээ. Тэрийг ашиглаж чадахгүй байгаа нь угаасаа бас өөртөө ч холбоотой. Ер нь бол. Нэг гоё ирдэг шийдэлтүүд. КСБ шиг биш л байсан л дээ. Тий. Дэнүр төрүүлэх юм уу тий. За КСБ яг 15 клубийнхан гэх юм уу? 20 оноо 20 самбар 15-нд амжуултыг Wilt 5 удаа хийсэн байдаг юм байна. Йокич ингээд 4 дахь удаага хийлээ. Оскар Робертсон 3 хийжсэн. Westbrook за тэгээ Gary Hodges гэж 2 тоглогч нэг удаа хийж байжээ. агуу төвийн тоглогчийн 90 үед л бид нар үзэж байна да Тийм яванда Wilt Chamberlain-ээс дээр гарах нь цаг хугацааны асуудал. Тийм баха баг. Энэ Йокич 20-20-15 ч бас хүсвэл хийвэл хийчихэр штэ. Тийм. Тэгээ Жамал хажууд нь 53 оноо авчингуурт одоо багийнх нь яг 116 оноо яг энэ хоёр тоглогчоос бүтэж байгаа байхгүй тий. Ер нь нэг юм саксны хөгжлийн хамгийн оргил онцлуудыг л бид нар үзэж туулаад байна тий. Би ч одоо карьерийнхээ хамгийн гайгүй он жилүүд нэг 20 орол хийж лээсэн тэгээд артлын 15 бол бас амар сонсогдсон. 15 дамжуултаа тий. Сакс тайлбарж эхлээд өөний ахыг нэг 30 хийж илүү. 20 илүү. Тэр тоглолтыг бас тайлбарлаж л байсан юм байна. Тэр чин тэгээд хажууд нь дахиад нэмэх нь 15 шүү дээ. Болохоор тий амар байгаа байхгүй. Тэр чин ямар амар хэцүү статистик үлээ. Тийм байна. За тэгээ манай телевизээр шууд амжуулан хүргэсэн бас нэгэн тоглолтод энэ 7 оны хамгийн амар зүйл болсон. Warriors Stars-ийн тоглолт байсан. Тийм та хоёр. Цаг сонгоод байдаг. Нүд алтрын төгсгөлтэй тоглолт тий. Тий. Гэхдээ тэгээ Warriors юу юу тохиолдоод хэлвэ. Өнөөдрийн тоглолтын дээр сэлгэн дээр нь 2 хүн сууж исэн. Харин ийм л зүйлүүд. Угсаа одоо юу хүлээх хэвтэй энэ байгаас тийм. Гото хүлээлт чи яах вэ одоо бүр би Стеф Плейн тоглох үл үү. Плейнд бол айлттай шүү дээ. Стефч тоглох нь багтал. Тэгээд плейнд ороод тэгээд за тэгээ хожидг юм аа гэхэд тэгээ яах юм цаашаа. 2 хожих хэрэгтэй болно шүү дээ. Плейн одоо яг одоогийн нөхцөл байдалд бол 10-т яваа баг шүү дээ. Тэгэхээр энэ даахгүй л болоо да. Нэг хожиж болгоо 2. Одоо яг үнэндээ одоогийн нөхцөлд Warriors биш Dallas Play-нд тоглол арай дээр юм шиг санагдаж эхэлсэн шүү.
Бараг л. Одоо бас юу хэлэх вдээ Warriors-оос. Тэгээ хамгийн харамсалтай зүйл энэ удирдал карьерийнхаа хамгийн онцгой удирдлыг өнгөрүүлээд явж исэн Moses Moody тоглолтын ер нь бол шийдэгдсэн тоглолтын төгсгөлд маш харамсалтай юм авсан. Тэгтээ би бол өстой ийм амар юм өвдөг харж байгаагүй л юм байлээ бас. Би угаасаа одоо энэ бол бүр миний амьдралдаа гарахгүй үстэй төрсөн дэр. Мэдгүй тойрон дээр нүд тал дээр дээр маргаад харин тийм. Нүд Харж чадахгүй байсан би л. Миний лав карьертаа одоо за карьертаа ч байх. Энэ би ер нь үзээд ингээд сонирхоод тайлбарлаач юм үзсэн цагаас хойш хамгийн амар хоёр гимтэл нэг байл. Яг үзсэн. Нэг нь Пол Жоржийн тэр гимтэл жигшээгийнхаа бэлтгэл дээр одоо нөхөрсөг тоглолтын дээр болоо болдог. Тэр бэртэл тэгээд дараагийнх нь баг энэ байлаа да. Хиний яг миний хувьд 3 дахь нь Гордон Эйвертийн шагаа бас тэр бас би тэрийг тоглолтыг яг тэр өдрлийн нээлтийн тоглолт. Яг яах идрах би түрүү тайлбарлаж ирсэн. Яг дөнгөж Бостонд ирээл анхныхын тоглолт гэсэн үг шүү дээ. Кливленд эсрэг. Амар хүлээлттэй, амар гоё үлрэл Бостон гоё бүрэлдэхүүнтэй болсон гэд эхэлсэн чинь тэгээ гэмтсэн. Тэр бас амар гэмтэл байсан. Тийм юмс дахин хараад тахаар. Одоо ер нь тэгээ энэ NBC-гийн шууд амжилт байсан. Яг тэр моментон дээр нэг удаашруулж үзүүлсэн бичлэгийг. Амар эвгүй үнцэг харуулаа. Тэгээ тэрнээс хойш дахиж харуулаагүй л дээ. Энэ тоглолтод нэмэлт цаг гараагүйсэн бол тийм зүйл болохгүй байсан тий. Гэ бодохоор бүр өөрөөсөө айгүйг алдсан. Мөди баг шидэлтэй алдсан. Мөди өөрөө нэлээд хэдэн шидэлт бас сул алдсан юм аа. Ер нь эрт дуусвал дуусчаар тоглолт байсан баг. За одоо энэ дээр эвгүй юм гарах гэж шүү үзэгчтэй. Энэ тэг яг энэ моментын өмнө тэр шал арчдаг хүүхэд арчичаад буцсан байгаа байхгүй уг нь. За ашгүй гаргасангүй. За тэг ямар ч хэлсэн зүгээр дүр зураг нь гайгүй би тэгээд жоохон гайхаад бас шууд мэдээ алдуулагч энэ төр хийсэн болов. Тий. Нилээ удсан шүү дээ бас энэ чинь. Авч гарах гэж. Яг хүмүүст харуулахгүйгээ бүр бооцсон юм байна тий. Мүүдигээ золиослсон хожил болсон. Маш харамсалтай. Тэгээд Мөс Муди гэдэг тоглогч. Энэ жил л яг гоё одоо Жими Мими гимтэд ч юм уу те. Ингээд минут олдоод, гараанд гарах ирэх олдоод маш сайн тоглож ирсэн харамсалтай. Тэгээд гимтчлээ. Тэгээд яг одоо нөгөө талаасаа харуул ямар ч байсан дахиад 2 жилийн баталгаат гэрээ энэ тоглогчд бол байгаа. Тэгэхээр нөгөө тоглогч талаасаа бол одоо юу гэдэг гэрээний жилдээ ингээ гимтсэн бол маш харамсалтай. Карьер дуусч байгаа шүү дээ. Ер нь карьер дууссан. Яг одоо нэг дууссан уу? Бүр одоо дууссан биш бэгүй. Хэрвээ гэрээний жилдээ гимтсэн бол дахиж гэрээ авахгүйгээр байхгүй. За тэгтээ гимтлийн дот л да. Ийм гимтэлтэй хөө эргэж ирээд яах вэ? Гэхдээ одоо мэдхгүй тэгээд мэдхгүй. Одоо яг ангаахын шинжлэх ухаан, спортын ангаах ухаан ч бас нэлээд л өндөр хөгжсөн үед байгаа болохоор бас эргээ тэгээд ирүүлээд тоглуулах л байх л та. Гэтэ бид нар одоо 2 жилийн дараа маргааш ч юм уу таарсан тий. Одоо гол нь нөгөө нэг Нямбагийн хэлээд байгаа юм нь дахиад 2 жилийн гэрээ байгаад энэ хүн нэг юм санаа зовхгүйгээр ямар ч гэсэн бие махбодын үед ирүүл болох хангалттай хугацаа байна. Баталгаатай. Тэгээд нөгөө сэтгэл зүйн үед дахиад тоглож чадахгүй формонд орохгүй гэдгсэн энэ хүний өөрийнх нь асуудал тавьчихна л та. Өөрөөс нь л 100% шалтгаална л та. Тэгээ нэг зүгээр одоо гимтлийн нэг ганц эерэг юм л тэр байна. Тэр гэрээ баталгаатай байгаа гэдгээр. Яг хоо багийн нөгөө цалингийн цэснээс лигт төсөлт өгөөд цалингийн цэснээс энэ Мүүдигийн гэрээг асуулчаа. Энэ үлрэлдаа гэдэг юмнууд төсөлтүүд бол угаасаа дараа үлрэлээс гарах бах. Бүтэн жил тоглохгүй юм чинь гээд. Зүгээр тоглогч бол угаасаа цалингаа авна шүү дээ. Авдгаар аав. Тэгэхээр нэг жилийн 13 орчим сая долларын цалинтай байгаа тоглогч дахиад 2 жилийн цалингаа авна гэхээр тоглогч талаасаа бол санхүүгийн хувьд гайгүй. Эргээр харах ганц өнцгөнд хэрлээ да. Түүнээс бусдын Мүүдигийн одоо цаашдын карьер бол ер нь нэлийн бүрхийг болж ирж байгаа байх. Гэтэ тийм биш байгаасаа гэж одоо найдаж байна. Ямар ч зүйл жил бол тоглохгүй л баг. За тэгээ энэ 7 оны хамгийн гонигтай мэдээний нэг бол яа харахгүй энэ байсан. Тэгээд найруулагчаа үргэлжлүүлээд бүгд минут байгаа болохоор том алгасаад шууд спортын талаар ярилцаад. За үзчихье. За спорт Майами хичээл заасан сагсан бөмбөгийн. Тэгээ ямар ч сан Майами ямар хүн муу байгааг Спurs ямар хэмжээнд байгааг зүгээр харуулсан тоглолт болсон л доо. Хол зүрөө энэ хоёрын хооронд байгаа гэдгийг. Тийм учраас л Майами дорнд бүст одоо 8, 9 мөсдгөр байр 10 дугаар байр руу яваад байж ер нь бол. Гэтэ үлрэлийнхэнд Майамиг ямар гоё ярьж илаа тий.
Майами уг нь тэгээд Майами тэгээд энэ Яансын солилцоог яг хийсэн гоо тий. харин бид энэ өвөл юу ч хийгээгүүд нь л Яг үнэ өвөл тий. Өвөл өстө юу ч хөдлөөгүй ганц баггүй сте баг. Lakers Юу ч хийгээгүй тий. чинь харин хөдлөхгүй байжснаа гинт Кенардыг авсан шүү. том том нэр яригдчихэж байгаа да алийг чигээгүй. Гэхдээ ер нь дандаа ингэдэг болоод баг бодож байгаа сте. Одоо энийгээ болчих хэвээр юм шиг Яансын Майами. авсан дүүр зүрэг барай өөр. Яанс бас гэмтгэлсэн баг л та тий. Яадаг бол Гэхдээ Янасыг авсан бол өөр өх үү. Тайлер Хиро өөр Жамрант яригдчихсэн. Тайлер Хиро явж таарах байсан баг. Тэгэл ер нь Бэм л үлдээл тэгэл Янас Бэмтэй л ч юм уу. Тэгээд одоо хавчурганд нь Хайми Хакис Тэгэл тэгээд Хайми Акис Макис л байсан л та. Хамиас энэ үйлрэл айгүй гоё тоглоод байгаа шүү Тий. дээ. Шилдэг авах хэмжээний шагнал 6 дахь тоглогч ч юм уу. Тэгээ Вемби бол үнэхээр бүр яг нөгөө чи яхаараа 83 он авдаг юм гэсэн шиг болсон шүү дээ. Сагсан бүг отыг авах гэж байна. Жохо хүүхдүүдэд тоглоод байгаа. Тий харин нэг цэцэрлэгийн хүүхдүүдтэй нэг 10 дугаар ангийн хүүхд тоглоод байгаа юм шиг тий. Наач бакрэ дээр бүр тийм болно. Би юм жаграад байна. Бүр жохо хүүхдүүдэд тоглож байгаа юм шиг болно. Нэг ийм хүмүүс байдаг шүү дээ. Уртгаал хийгээд явж идэг. Тэгэн гурт Вемби ерөөсөө тийм биш. Уртгаач хийдэг. Бусдын юм юу болж ийн гэдгийг ч амар нухацтай сонирхдаг тий бүр ингэж бүх юмд анхаарал хандуулдаг амар шимтэж амьдэрдэг өө. тий бүр ингэж яг тийм нөгөө багшаад гэрийн талхаараа шалахгүй мó гэж суудаг хөвгтүүд гэдэг шиг асуудаг хөвгтүүд гэдэг шиг юм яг тийм маш тий. Тэгээ Спurs бол үнэхээр зогсоодчихгүй юм бэлээ. Одоо Бог явах дээр хамгийн айж байгаа. Баг таах гэдэг шүү. Ер нь таарах 2 дугаар шатанд бол учрах гээд ах шиг байна тий. Нэг төстө тавчвал нэгэ даанд. Ямар азар дорн төст манаа гэд. Гэхдээ яах вэ? Одоо өрөндийн хүснэгтийг бид нэр сүулт харах бах. ΟКС-ээс 2 хоочлын зөрүүтэй болцсон байж байгаад өнөөдөр буцаа холцсон уу. Тэгээд сүүлийн тоглолтуудын хуваарийг харахаар ΟКС-ийн хуваар нэлээд хэцүү. Спорсийнх бол тун давгүй. Тэгэхээр энэ хоёр хоочлын зөрүү тий. энэ хоёр хоочлын зөрүүндээс юу ч болж мэдэн шүү. Одоо баг нэр тэр нь амар юм биш үү? Спорстэй үзснээс Олон нөгөө J-Dab-аас ΟКС-ийн бүх юм амар хамаарат гэдэг. Тэгмгүй J-Dab жоохон орон гарan байгаад ангуурт одоо үлдсэн хэдэн тоглолтондоо би бол яг жоохон санаа зовж байгаа юм. Спорстэй солигдчихгүй гэсэн бодол надад бол жоохон байгаа. Спорсыг тэгээд бид нар яагаад байгаа гэхээр нэг аимшигтай юм нь яг 100% энэ багийн яг одоо потенциал нь нэрээсээ байн хараагүй байна л да бид нар. Иннээс илүү юм энэ багаас гарна шít гэж угаасаа тэрийг мэдээд байгаа байхгүй тийм TR Fox энэ даруухан байгаад байхгүй. Иннээс илүү энэ баг тоглоно шít гэдэг тийм өчнөө потенциал цаана үлдсэн байхад ингэж тоглоод байгаа байхгүй. Нэг юм надад аюултай тасаж байна. Одоо би ОКС-ийг бол жишээ нь ингээд за энэ баг бол ингээд үнэхээр тулчлаа гэж жишээ нь бодож шít. Тэгэхээр Спорс цаана дахиад юм байгаа гэж айгаад байгаа. Наа чи нөгөө бүр 90 үе гэдэг үг ядаж тасалж байгаа байхгүй тий. Вебигийн 90 үе. Ядаж тасалж байгаа юм уу гэж бодож байгаа тий. Тэгэхээр тасалж байгаа сайн байна гэж бодох аргагүй болчихсон. Хич хэцүү. Эсвэл тий багийн менежмент муу юм чинь энэ баг нэг удахгүй задар мадарна гэдэг ч юм уу тий. Тэгж чи энэ баг чи ямар менежменттэй баг вэ? Үнэхээр амар баг. Муу Кейтлин Кларкийн дарсан зураг. Мөн мэт. Мөн бахавар. Яг энэ тоглолтын дээр байсан. За манай Леброн ч одоо олон муулаад байсан. Одоо тэг бүгд үзэж байгаа үл гэдэг тий. Одоо чимэг болсон баха тий. Одоо яг уулзах үед үнэхээр юу нотлох гэдэг юм бол хүмүүс Леброноор тоглоомор юм шүү. Мэдгийж хэлсэн. Гэхдээ Леброноор хүмүүс яг юу нотлох гэдэг юм бол сони биш шүү дээ. Ер нь яг өндөө яг зүгээр одоо Леброныг маш их шүүмжилсэн л дээ. Одоо сүүлийн одоо орж ирснээс нааш тий. Тий. Тэгээ тэр шүүмжлэлүүд байсан тулдаа Lakers буцаас сэргээд ийм гоё болсон байх гэж би бодлоо. Тий нөгөө талаас бас тийм баха. Одоо LeBron нөгөө нэг карьертаа хамгийн бага тогтолж байгаа гэсэн шүү дээ. Одоо энэ үлрэл. Тэгэхээр яг хожиж ихснээс хойш LeBron яг нэг өөрийгөө хүлээн зөвшөөрөөд бүр 3 дахь лидер шиг тоглоод байгаа болохоор тэр яг сагсан бүгээ юу ч хийж бол LeBron-ыг ер нь зүгээр одоо шүүмжлэх утгагүй байхгүй ер нь бол. Зөв миний бодол шүү тий. LeBron-ыг шүүмжлээд яг одоо энэ сагсаа тоглож байгаар баг гоё юу гэжтэй. Тийм. Тэгээд зөвхөн насанд нь юу их чинь. Гүг LeBron-гүй NBA-г бид нар сая үлрэлийн эхлэх үзсэн шүү дээ. Тийм, тэгж ярил. Гоног гоогцтой. Ер нь бол одоо тэгээд яаж мод гон байхгүй гоос тэгээд танд л гоногтой байж бас яриа гарахааргүй болчиход байна шүү. Тэгэхээр тэднэрээ LeBron байхгүй болчвол ярих юм
саксны талаар ярих хүмүүс нь ч цөөрөх байх, ярих юм ч цөөрөх байх шүү. Гэхдээ одоо мэдхгүй. Саксаа тоглож байгаа нь гоё. Зарим хүмүүс хийж ярьдаг шүү. Манай тэр зодог тайлбал би тэгээд ер нь одоо дахиж NBA юм үзэхгүй гэдэг хүмүүс байдаг шүү. Тийм хүмүүс одоо LeBron-ы фэнүүд бол зөндөө жишээ. Одоо тийм үзгэл бахал та. Зүгээр тийм тэр хүмүүс чинь бол те энэ тоглогч нь тоглоод байгаа учраас нөгөө яриатай, мэтгэлцэнтэй, хэрүүлтэй, уруултай энийг дунд нь холилдоод байгаад байна шүү дээ. Зодог тайлчингууд нь үзэх нь үзнэ. Тэгтээ тэр нөгөө яриан байхгүй болчих. Нэг чухал биш болчихгүй байхгүй. Өмөрөх тийм үнэн зүйл бол сонирхолтой болно шүү дээ. Тийм сонирхолтой болно. Гэтэл одоо ингээ хайртай тоглогчийнхаа сүүлийн үйлрэлт нь их амар юм муухай хожигдлуудтай дуусвал муухай Саксын нэг хэсэг шүү дээ. Хожигдол. зүгээр яг сая хэсэг LeBron-ыг шүүмжилсэн зөв байсаа л гэдэг шүү дээ. Юм чигээ сайхан дуустдаг чинь үлгэрэлт гэж дуустдаг шүү дээ. Гэтэ агуу тоглогчдын сүүлийн жилүүд одоо Вашингтонд Жорданы сүүлийн жил, Kobe Bryant-ийн сүүлийн жилүүд хэцүү л байсан шүү. Зүгээр мартчихдаг байхгүй бид нар. Тий. Гэтэл LeBron нөгөө амар өндөр эгоогоо ер нь дарж эхэлснээс хойшоо Lakers хожоод байгаа. Өндөр эго мего гэж би яг юун дээр хэлчихсэн юм аа. Яг LeBron одоо 90 ирэхгүй гэл те. Тэр үед LeBron зүгээр ингээд уусаа тоглолцноо. Энд чинь хамгийн ухаалаг тоглогчоо. Энд чинь NBA-гийн 23 үлрэл тоглож байгаа. Ингээд одоо ингээд яг тэрний дагуу болж шүү дээ те. Уусаад багтаа уусаад орчиж байгаа байхгүй. Одоо тэгэл би бөмбөг нэг хэрэггүй юм байна те. Ингээд хүрээд явчаа. Одоо Reeves Luka хоёр залуу байна те. Ингээд лид хийжээ те. Тэн дээр ингээд зогцоо тоглож хухаа гэж гисэн. Яг тэрний дагуу зогцоод Lakers хожил эхэлж шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгээ энэ нөхөр чинь галзуураад амилдаа бас. Тий. Одоо яг нэг бас сакс руугаа төвлөрчлөө шүү дээ Лукагаа тий. Бараг 40 оноо дончилж сүүлийн 11 тоглолтод. Өнөөдөр одоо бас хэдэн он авсан бэ? Лукаг бас баахан хүмүүс шүүмжлээдсэн. За яг шүүмжлэл байх ёстой л доо. Тэдний нэг нь та өөрөө байсан шүү. Би сүүл рүүгээ яг шүүмжлж эхэлсэн баг. За Лукаж одоо яг яаж ийна тий. Сакс тоглох гээд байна уу яах гээд байна. Өнөөдөр 41 он авсан байна шүү дээ. 40 гаргацсан шүү дээ. LeBron ийм л тоглож шүү дээ Лука. Ер нь боддод л. Тэгээ хамгийн гол нь нэр ийм бид нар өмнө хартсан баггүй. Одоо тэр финал хүртэл явах юм багч зүгээр өвдгнөөс нь ингээд цус гарцсан тэгэл бүгдийг хожил явуулсан шүү дээ. Вестиг тий. Гэхдээ ийм ч дээ харин дооч чи ийм сайн байхгүй юу? Тэгээдсэн чи ингээд сайн биш гэж хүмүүс яриад байгаа. Хожигдох үед нь асуудал нь Лукагаа юм шиг л яриадсэн үстэй. Тэгтээ яг үндэггүй л биш. Тэгэхээр чинь асуудал нь зүгээр миний санаж байгаагаар бол Лука, Острис, LeBron гуруулаа байхлаар энэ баг хамгаалдаг болчоод энэ аль нэг нь байхгүй үед арай дээр байд юм байна гэдэг статистик харж байгаа ярьсан санагдаад байх юм тий. Тэггүй юу. Нэг хэсэг нэг LeBron-ыг байхгүй эдгээр нөгөө нь хожоод ин гингүүт биш ээ. Наа чин LeBron-доо биш энэ гуруулаа хамгаалтан дээр мөн нэг нь 41-тэй, нэг нь биеэр жижиг, нэг нь угаасаа хамгаалтан дээр тэгж идэх гарах ямар ч боломжгүй тийм самбраас аваад оноо аваад найруулга хийж байгаа. бүх юмыг хийж байгаа. Тэгэхээр чи энэ гуруулангаас нь хамгаалт байхгүй болчоор л ингээд бусдын хамгааллууд луг нь болчмоор юм аа тэгээ ротейшн жоох өөрсдөөсөө гэж ярьжсэн байхгүй тэр үе чинь. Тэрнээс аль нэг нь муудаагүй. Энэ гурав талбай дээр байхад ямар ч байсан багийн хамгаалт гэдэг зүйл айгүй хэцүү байна л гэж ярьжсэн. Тэгээд одоо тэр ротейшныг хоол мэдчихсэн зөрүүлсэн л дээ. Гэлдээ нэг гэдэг. Лука Ривс хоёрыг хамт илүү тоглох минутыг ихсгсэн. JJ Redick бол. Одоо яг тэр бидний ярьж исэн юмыг л хараад тэр чинь өөрчлөлтөө хийсэн шүү дээ. Тэгээд LeBron бол Reeves-тэй хамт бас тоглох минутыг ихссэн гэдэг ч юм уу. Яг энэ гурав зэрэг тоглох минутыг бол улаанцаан л багасгасан шүү дээ. Тэрнээсээ болоод хожоод эхэлсэн. Ерөөсөө тэр л байгаа. Яг тэгэл олон талаас нь ярьж болно л доо. Гэхдээ яг бодит байдал Lakers ямар баг байдгийг харуулж шүү дээ. Тэгээд хамгийн гол нь Дендре Эйтэн ухаарсан. Би капитал болох гэсэн үг ухаарсан. Тэрийг ухаарсан. Тэрнээс болж хожиж байгаа шүү бас. Ер нь чинь нөлөөтэй шүү. Лука ямар тоглогч вэ? LeBron ямар тоглогч вэ гэдгээ л одоо дэлхийд дахиад баталж шүү дээ. Одоо өөр яах. Одоо тэ MVP ладерс Лука дээшээ дэвшээд ороод ирсэн. За тэр нь яах вэ? Би өөр энийг ярих гад одоо Wemby-ний 7 хоногт нэг ярилцлага өглөө. Тэр ярилцлагаараа бүх юмыг эргүүлчихлээ. Сэтгүүлч асуусан байхгүй юу? MVP-ийн тухай ямар бодолтой байна гэх. Тэнгуут бус хүмүүс ер нь хэр хариулдаг вэ те? Бус тоглогч нар ер нь MVP шээ яхаар байгаа нэг тэр ч юм уу те. Wemby шууд бүр
би яагаад энэ ярианд орж ирэхгүй байгаа? Би энэ үлрэл яаж тоглож байгаа вэ? Би OKC-ийн эсрэг яаж тоглож байгаа вэ? Гэт бүр бүх юмаа бүр амар тодтгоо гаргаад ирсэн. Над шиг хамгаалдаг тоглогч байгаа мó? Гэдтэй бүр бүр аарч амар байсан. Би яаж юм бол хүмүүс бүгдээрээ үгүй нэрэт тийм штэ. Гэ тэ. Чадж байгаа юм ярихаар чи хүмүүст яаж чадахгүй л. Яг дөнгөж өчигдрөл энэ үйл явц процесс болоод MVP чансаан дээр MVP нэгт ороод ирлээ л дээ. Нэгт ороод ирсэн үү? Тийм. Аха. Одоо яг NBA.com гээд ороод хамгийн сүүлд өнөөдөр өглөө гарсан NBA-ийн чанс MVP-гийн чансааг үзэгчд маань харах юм бол яг ийм байгаа. Нэгт Wemby байгаа. Хоёрт Shea, гуравт Jokic, дөрөвт Doncic, Jaylen Brown. Нэг юм амар ойлгомжтой. Яг нөлөөлөл MVP авахгүй мэхэд шилдэг хамгаалалтын тоглогч бол заавал авах. А тэрийг бол ер нь заавал авах. MVP-г авахгүй баха. MVP арай авахгүй баха. Гэхдээ одоо Ойрхон шүү дээ, ойрхон бостоо. Үгүй баха. Одоо ингээд сая хулан хэлсэн шүү дээ. OKC ингээ хуваар ивгүй. Тэр Спорс нэгээр гарчвал яах юм бэ? аав шүү дээ тэгэл. Гэтэ штэ Спорс Wemby-г хожно. А Shea-гүүгээр бол хожижсэн. Ер нь энэ үйлдэлтэй ойлгоцсон. Тэр үнэ. Тэгэхээр SJ. Ер нь MVP-гийн хамгийн гол юм мөн бидтэй энэ Спорс Wemby-гүү гол юмнуудын нэг мөн штэ. Биш ээ. Wemby-гүү Спорс хожно шүү. Shea-гүү ч OKC хожоол хэлсэн. Хожоол хэлсэн шүү харин тийм. Яг нэг 3-4 тоглолт. Харин тэгээ Spurs бас 3-4 тоглолт шүү дээ. Нэг рүү ороод ирэхгүй. Айгүй юм шүү. Яа чи ер нь Авчаасаа. Яг хөө Wemby-гийн юу ирчээд игээд трипл даблд дундчилж байгаа сербд өгч магадгүй шүү. Wemby зөндөө удаа авах. Сербис дараа нандууд бол энэ жил боломжгүй болсон Энэ бохоо. жилдээ бол Shea авах зүг гэж би юм. Wemby авчаасан. Wemby авчаасан нэрээ. Нэг рүү ороод ирэхгүй. Сонир болох юм шүү. Гэтэ 3 юм байна. Бас боломж хэцүү л юм. Гэхдээ нэг тоглолт дотор. Спорс өнөөдөр нэг тоглолт дутуу байгаа. Дутуу. Одоо ер нь маргааш хожижвал тэгэл Хоёр хоёрхан зүрхтэй. онооны зүрхтэй л болчихно. OKC 2 хожигдоод Spurs 2 хожигдоод тийм гарчаад байна шүү. Next 2 тоглож төгсөн. Харин тийм OKC-гийн хуваар үнэхээр хүн за яг аврагуудад хүнд хуваар гэж юу яах вэ? Зүгээр ер нь дээгүүр байгаа багуудын эсрэг нэлээд тоглоно. Нью-Йорк Никс эсрэг клуб байна. Спорс бол гайгүй юм уу те? Спорс хоёр нь тонд авах. Spurs ч одоо Bucks-ыг жишээ нь маргааш хожчихно. Ямар ч асуудалгүй. Тэг нь. Тий. Wemby авчвал. Тэгээ араас нь хүүе чи ямар хүүхдийн хуваар юм шүү дээ. Харин тийм байсан. Chicago, Golden State. За тэгээ Clippers Denver юм байна. Тэгээ Philly, Portland, Dallas гэж. Оо за. Ер нь бол нэг Цаа гэдэг. хоёр л хожигдол хожигдох юм байна Spurs. За. Нэг рүү ороод. Одоо зүгээр эн чинь бол зүгээр нэг юм юу штэ чансаа штэ зүгээр сэтгүүчдийн санал гэдэг чинь бас Тэгээд тэр 3-аас 6 бол ер нь иймэрхүү дүр зурагтай гарахаар харагдаад эхэллээ те. 7-8 бол ойлгомжтой болж байна. яг Lakers зүгээр Denver одоо яах нь гэдэг байна л да бас. Lakers ч гэсэн хуваар бас ямар хөө байх. Энэ хоёрын хоорондын матч ап нь юу лээ? 2-2 те. Тэнцүү Denver байгаа. Lakers. Lakers нөгөө хэдээсээ бол илүү гарсан шүү Илүү дээ. гарсан. Minnesota tie break дээр бол Ер нь баг 3-аараа юм биш үү? Ер нь 3 юм уу 4 л юм байна. Ерөөсөө байрлал. Denver-ээс шалтгаалах гэдэг. Нөгөө хоёр бол одоо баг хамаагүй болцсон. Тийм ээ. Тийм. Play-in ч гэсэн. Саяны Ойлгомжтой Phoenix болсон. тэгэл Clippers 2 тоглоно. Portland Warriors 2 тоглоно. Тэр нь одоо баталгаа тоглолцлоо. Одоо баг. За ингээд дуусгая. Тэгээд MVP дээр ер нь сэтгүүлчид яаж саналаа өгдгийг мэдчихэж байгаас тэгээ одоо Jokic 2 жил дараалж өгөхөд 3 дахь дээрээ бараг л Jokic авах гэсэн чинь за баг 3 дахь өгөхгүй гээд Шейд өгцөн дүү одоо шейд юм шиг хандлага ер нь байсан шүү. Тэгэхээр Wemby гэд бүхэл бүтэн баг 90 үеинд байгаа юм чинь энэ удаадаа шейд өгчий гэсэн. тийм байна. Наач шиг эвэд Манай монголчуудыг тийм хайрах байхгүй. яг энэ удаа модаа гэдэг. Тийм юм явдаг штэ. Хохироод Чи гэдэг. ирээдүйд энэ одоо хөрхийн ахмад болчлаа. Эндээ өгчий гэдэг юм манай Монголд л байдаг шүү. Ер нь тийм. Тэр чиг буруу Тэр байхгүй. хамгийн буруу байхгүй. Тэгээ Өстөө цагтанд өг. Цагийн цагтаа Тэгээ байна. хараад MVP-г үнэхээр үг. Wemby өгөхгүй. Нэгээр гарчаасаа тий. Нэгээр гараад авчаа. Тэгвэл Яг гоё ярианы нэгээр сэдв гарвал гарах юм бүр байна. яригдэн тийм. Ёстой ярианаас Гарахгүй хэлдэг бол ер нь За тийм байна да. За тэгээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш нэм гараг Монголын сагсан бөмбөрч гэсэндээ сонирхолтой үйл явдал тохиож байгаа. Жаргаж Гейм тоглолтоо үзцгээгээрэй. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжиж Coca-Cola байлаа. Баяртай үзэгчтэй. Gotta hold the city down anyhow. They gon' have to really bow totally
dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.